За өнөөдөр хамтдаа Еврей номын 12-ийн 1-ээс 3-ыг 3-аас суралцсанаа. Еврей номын 12-ийн 1-ээс 3. За тэгээ түүнээс өмнө хамтдаа залбирая. Та бас үгийг хүсэмжлээч. Тэ яг үнэхээр үг надад ойлгогдох болтугай. Ариун сүнсээ та туслаач. Миний чихийг зүрхийг нээлттэй байх болтугай гэдэг. Та үргэлж залбирч байгаарай. Би болохоор нөгөө шууд залбирлаас ингээд хөтлөөд орчдөг болохоор номлын өмнө яг ингэж онцгойлон тий яг үгийн төлөө залбирая гэж нэг хэлдэггүй шүү дээ тий. Тийм учраас мартваа. Чигдүүлэхгүй болохоор зарим зүйлийг мартах талтай байдаг шүү дээ тий. Хамтдаа яг энэ цагт яг чин сэтгэлээс эзрүү хандан залбирая. Та хүсээч, хүсэмжлээч. Би бас эзнээс хүсэмжлэе. Залбирая. Эзэн минь ээ танд талархъя. Өнөөдрийн бидэнд энэ цагийг зөвшөөрч онцгойлоо та бидний дунд өөрийн үгийг байлгаж байгаа учраас танд талархъя. Та үгээрээ та биднийг илүү хүчрэгжүүлж өгөөч. Бидний итгэлийг өсгөөч. Бидний амьдралд та танигдаач эзэн. Их эзэн та хүсвэл үгээрээ дамжуулан та өвчтөе хүмүүсийг эдгээгээч. Санаа зовлттой хүмүүсийг та чөлөөлөөч. Гим нүгэлтэй нэгэн байгаа бол тань дотор ялалтыг байгуулахад таны тал зогсоход та туслаач эзэн. Иесусээ амнаас минь гарах үгээр дамжуулан та өөрийн хүмүүсийг угаагаач. Иесус таны үг бол хоёр талдаа эртээ сэлэм гэж та хэлсэн. Эзэн минь ээ үгэн дээр ямар нэгэн өөрийн ойлголтоор ярих бус. Харин таны хүслийг илэрхийлэх та надад туслаач. Ариун сүнсээ та энэ газар яриач. Үнэхээр та ярих болтугай. Та өөрийн хүслийг илтгэж. Иесус эзнийхээ нэрээр даатхан залбирч байна. Амен. За өнөөдрийн номлын сэдэв итгэлийн барай гэдэг нэртэй байгаа. Итгэлийн барай. Тэр нь хүний амьдралд ингэж нэг барайнд орох үйл явц байдаг тийм. Барайнд орох гэдэг. За тэгээд онцгойл нь бид нар спорт буюу марафон гүйлтэн дээр яг энэ их тийм чухал ойлголт ч та тийм. Тэгээ марафоны тамирчид ер нь 1-р байранд 2-р байранд медаль аавна гэхээс илүүгээс юу чухал байдаг гэхээр яаж барайнд орох вэ гэдэг нь их чухал байдаг гинэ. Ямар ч хэсэн барайнд орох хэрэгтэй гэдэг. Тэгээ марафон гүйлт чинь нэг 42 км газаргууд юм шиг байна. Яг энэ холын марафон нь 2 цаг орчим юм шиг байна. Энэ цагийн хугацаанд яг тэр замыг туулах хэрэгтэй. Тэгээд 40 км бол ер нь их дажгүй гинэ. Ер нь ингээ явцдаг. Тэгээ хамгийн чухал мөч хизээ байдаг гэхээр сүүлийн 2 минут байдаг. Марафон гүйлтэнд барайнд ороход. Тэгээ тэр сүүлийн 2 минутанд л ерөөсөө бүх арга чарга те аливаа зүйлийг ер нь бол гаргах хэрэгтэй. Ийжээж ер нь барайнд буюу барайнд ороод цааш өргөжлүүлээд тодорхой байр эзлэгч гэдэг юм ийм зүйлийг бий болгодог юм байна. Тэр хүний амьдралд энэ барай гэдэг зүйл их чухал байна. Тэг ганцхан марафон гүйлтэж биш. Магадгүй бид нар барайг өдөр тутмынхаа амьдралаараа одоо тий бодож болох юм. Бид чинь өдөр бүр нэг хийдэг юм хариуцуулсныг зүйл байгаа шүү дээ тий. Ажил хөдөлмөр гэдэг зүйл. Ер нь өглөө гараад нэг өглөө орноосоо боссон байхад ер нь болно доо тий. За тэгээд яваад нэг ажлынхаа байран дээр очиод зогсчвал нэг болно доо. За тэгээд нэг эхэлсэн багт болно доо тий. Нэг мэтгэд л орой ямар ч гэсэн тарах цаг мөн болсон. Ингээд барайгаа сайн дуусгасан тий. Өдрийнхөө элдааныг аваад ингээд зогсож байгаа шүү дээ ер нь тий. Хамгийн гоё нь элдаан авах үстэй. Оноохон чи ихэнх нь ийса хийж байгаа учраас нэг өдөр өрөө одоо юутай байгаа шүү дээ тий. Төлбөртэй. Тэгэл тэрийг аваад зогсохоор хүч ороо өвчж чинь үү яаж байна? Зарим жоох голж молж гин үү? 10-ыг дутаа өгчлөө, 20-ыг дутаа өгчлөө гэдэг гайгүй үстэй оноохон. Ер нь барай гэдэг зүйл их чухал. Тэгэхээр үүнтэй адилхан Библи бидэнд юу гэж хэлж байгаагаар итгэлийн барай гэж байна. Итгэлийн амьдралаар бидний эцсийн зорилго бол тэр барайнд орох юм аа. Есүс Христ хүн төрлөختөнд ирснээр бид итгэлийн амьдралыг ойлгосон байна. Есүс Христ хүн төрлөختөнд ирснээр бид Бурхны тухай ойлголтыг зөв авсан байна. Тэгээд тэр зөв ойлголтын дотор юу байсан бэхээр бид нар итгэлээр амьдрах гэдэг ойлголт явж байгаа. Амен. Итгэлээр амьдрах. Тэгэхээр итгэлээр амьдрна гэдэг нь өөрөө Бурханаас өгөгдсөн ерөөл юм аах. Энийг тийм сайндаа ч юм уу бид нар олоод авчиж байгаа зүйл биш гэсэн үг.
Харин Бурхан биднийг хайрлсан учраас, Бурхан хүн төрлөختөнд хайртай учраас амьдрах арга замыг зааж өгсөн байна. Тэгээ тэр арга замынх нь хамгийн гайхалтай тэгээ түлхүүр нь юу байсан бэ гэхээр итгэлээр алхах байсан байхгүй. Амен. Тэр итгэлийн амьдрал гэдэг бол Бурханаас өгөгдсөн өрөөл юм. Та тэгж хараарай. Тэгж хүлээж ав. Нэг үсэндээ Бурхан хүн төрлөختнийг нэгүслээд өөрийн нэгүслийг бий болгоод тэр нэгүсэл дотроо бидэнд гарцыг бий болгож өгсөн байхгүй. Тэр гарц нь юу байсан бэ гэхээр итгэлээр алхах байна. Өнгөрсөн тэ өдөр хоногудад бид нэг итгэлтэй холбоотой үгэд сонсоод байгаа шүү дээ, тэ. Яалаа? Итгэл бол бидний амьдралын түлхүүр юм а гэсэн шүү дээ. Итгэлээр бид нэр ирээдүгөө харах тухай, тэ. Өнгөрсөн 7 хоног бид нар яалаа? Бидний итгэлд Бурхан баярладаг юм а гэж. Тэгээ итгэлээсээ болоод бүр үхлийг амсахгүйгээр аврагдсан хүн байсан мэт. Тэр хүн бол ер нь барайгаа сайн дуусгасан хүн боо. Тэгээ бидний хувьд яалаа? Ер нь бол итгэл гэдэг бол Бурханаас эмээх юм а гэж. Тэгээ та нэг ойлголтыг эзэн танд ойлгуулсан уу үгүй юу? Би сайн мэдэхгүй. Яков нөө онцгойлон те итгэлийг бол үйлдэлтэй юм а гэдгийг заасан байгаа шүү дээ. Тэгээ Яков номдэр хэлэхдээ нөгөө муу нэгэн ч гэсэн те Бурхан байгаа гэдэгт итгэдэг гэсэн шүү. Энэ амар чухал байсан те. Гэхдээ муу нэгэнд нэг зүйл байсан нь үйлддэг байсан. Итгэлийнхаа дагуу үйлддэггүй. Яадаг вэ? Тэрнийхээ эсрэг үйлддэг байсан. Харин итгэлийн хүн болон Тэнгэр элчүүд яадаг вэ гэхээр итгэлийнхаа дагуу Бурханд итгэснийхаа дагуу үйлддэг хүмүүсийг итгэлийн хүн гэж, итгэл гэж тодорхойлсон байна. Амен. Тийм учраас өнөөдөр бидний амьдралд үйлдэл гэдэг зүйл чухал байна. Бид нэр сүмдэр ирэхээр амар гоё итгэлийн хүн болчоод сүмөөс гарахаараа итгэлийн хүн бус байж болохгүй гэсэн үг тийм. Яг итгэжийнхаа дагуу амьдрах тухай ойлголтыг Библи биднэрт зааж байгаа. Яг хэцүүлдэ. Гэхдээ та итгэл боломжтой. Амен. Та хэлээ хэцүүлдэ. Гэхдээ та итгэл боломжтой гэж Библи хэлсэн шүү. Яг л Бурханд боломжгүй зүйл гэж нэгч байхгүй гэсэн байна. Та итгэж байгаа юу? Бурханд боломжгүй зүйл нэгч байхгүй гинэ ах дүүнэр. Бурханд боломжгүй зүйл нэгч байхгүй гинэ. Харин биднэрт бол боломжгүй зүйлүүд олон байна. Маш олон байна. Тэгээ тэр ойлголтоор бид нарыг Бурханыг дүгнж болохгүй болчиход байгаа байхгүй. Харин Бурхан өөрийгөө илэрхийлэхдээ юу гэсэн мэхээр надад боломжгүй зүйл нэгч байхгүй гэж хэлсэн. Амен. Тийм учраас Бурхан хүн төрлөختнийг аврах боломжтой гэсэн. Хүн төрлөختөнд өрөөлөө өгөх боломжтой гэсэн. Хүн төрлөختөнд тэр гайхалтай замаар хүн төрлөختнийг хөтлөх боломжтой гэсэн ойлголт байна ах дүүнэр. Тэгэхээр итгэл нь Бурханаас ирсэн юм ах дүүнэр. Итгэлийн амьдрал гэдэг бол хүн төрлөختөнд өгсөн том өрөөл юм ах дүүнэр. Тэгээ итгэл гэхээр бид нар ер нь хөгжиж дэвжих тухай ойлголт хамгийн дөрөнд танд бодогдож байгаа байх гэж найдаж. Итгэл. За би ер нь уруудан дороод чинь доо гэд итгэдэг хүн байна уу? Байхгүй бах тийм үү? За миний амьдрал ер нь хэцүүдж чинь доо гэд ингээд итгээл байгаад байдаг тийм. Аль болох тэмцхийг хичээж байгаа шүү дээ. Гол нь бид нар хөдөлж ийн үгүй гэдэг л байгаад болохоос шүү дээ. Яг оюун бодол дотор бол нэлээд юм яваад байгаа шүү дээ ер нь тийм баг. Тэгэхээр итгэлийн амьдралд энэ тэмцэл барай гэдэг зүйл байна. Барай. Тэгэхээр бид нар энэ барайнд орохын тулд яах ёстой вэ? Яаж итгэлээ бид нар тех ёстой вэ гэдэг тухай өнөөдөр үзцгээ яах вэ? Гарчиг минь юу гэсэн бэхээр итгэлийн барай гэсэн. Ер нь бол Библийн шууд ойлголт бол юу гэхээр бидний барай бол шууд эзний хаанчлал орох шүү дээ. Очих. Яг л бид нар энэ дэлхий дээр ирсэн нь үнэн, өгсөн нь бас үнэн. Өгөх нь бас үнэн. За яг ирсэн нь үнэн гэдэг нь яг бид нар харж байгаа учраас үнэн юм шиг байна. Яг үндэ бас өгөхгүйгээ мэдэхгүй байхгүй юу? Ер нь явж энэ дэлхийн хамгийн гоц үнэн нь юу гэхээр үхэл гинэ. Угаасаа үхнэ. Та хүн бол төрсөн л бол үхнэ. Харин тэр үед яах вэ гэдэг асуудлыг Библи маш тодорхойгоор биднэрт ойлгуулж өгсөн байна. Зааж өгсөн байна. Тэндээс бид нар Бурхныг таньж мэдэх шаардлага байгаа даа. За, өнөөдрийн үгийг би танд уншиж.
1-р 12-1. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үйл мэт үлэмж их гэрч нартаа тул аливаа сайн дотгор ба амархан урагддаг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавьсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе гэсэн. За итгэлээр уршаа алхах. Итгэлээр барайнд орох гэх юм. Тэр өнөөдөр итгэлээр барайнд ороход хэдүүлээ нэг 3 зүйлэл сурыг. 3 зүйл. Эхнийх нь юу гинэ? Нүглийг хойш тавих юм. Хүний амьдралд нүгэл байдаг учраас бид нар итгэлээр уршаа явахад саад болдог. Хүний амьдралд нүгэл байдаг учраас Бурхныг таньж мэдхэд саад болдог. Хүний амьдралд нүгэл байдаг учраас Бурханд итгэхэд саад болдог юм байна л та. Тийм учраас Еврей номыг бичигч юу шилсэн бэхээр итгэлээр уршаа алхахдаа та бариа руугаа явж явахдаа таны тэр итгэлийн амьдрал саад болж байгаа нэг чухал зүйл байна. Тэр нь юу вэ гэсэн чинь нүгэл гэж хэлсэн. Харин энэ нүглийг хажуу тийшээ тавь гэж хэлсэн байна. Амен. Нүглийг хажуу тийшээ тавь. Тэгвэл яах нь вэ? Уршаа бариа руугаа явах юм бэ. Нөгөө талаасаа бид нар бариа руугаа явж байгаа бол энэ нүгэл бидний амьдрал саад болоод байгаа бол барианаас хойшоо татж байгаа гэсэн ойлголт ш. Зөв. Юу гэсэндээ бид нар Бурхныг таньж мэдгэж бид нар Бурхны тэр амлсан тэр урагшаага алхаж байх үед бидэнд саад болдог зүйл бол нүгэл юм а гэдэг маш тодорхой хэлж өгсөн байна. Нүглийг хойшоо тавь. Тэр ах түнэ өнөөдрийн үг ер нь бол тиймээс гэдэг хэлж байгаа. Тиймээс бид гэж. Тэр энэс өмнө нэг зүйл болсон байгаа. Тэгэхээр Еврей номыг бичиж яасан мэхээр энэний өмнө маш олон хүмүүсийн гэрчлэлүүдийг хэлж гисэн баг. Хуучин гэрэн дээрх бүх гэрчлэлүүдийг дурдж гисэн. Нэг гэсэндээ яасан бэ гэхээр Бурхан тэр хүмүүсийн амьдралд ажилласан юм аа. Тэгээ тэр хүн уршаа итгэлээр алхаж чадсан юм аа. Нэг гэсэндээ тэр хүн барайгаа сайн дуусгасан юм аа гэдгийг гэрчилсэн байгаа. Нэг гэсэндээ тэ хуураагүй гэсэн. Хүн төрлөختөнд боломж байгаа гэсэн. Тийм учраас та бидэд ч гэсэн боломж байгаа гэдгийг хэлсэн баг. Бид нар чинь ер нь бол нэг юм манай Монголд 90 оны ихээр Христ итгэл орж ирсэн гэхээр нэг юм 30 гаруй жилийн Христ итгэлийн түүхтэл байгаа даа шүү дээ. 30 гаруй. Гэхдээ бид нар энэ Библийг харах юм бол Библи хүн төрлөختний туршид хүн төрлөختөнтэй шууд холбоотой байгаа байхгүй. Энийг гэсэн яаж нэг Христ итгэл гэдэг энэ ойлголт бол ерөөсөө хүн төрлөختөн байна. Тэгэхээр хэрвээ энэ зүйл худлаа байсан бол хүн төрлөختөнд аль хэзээ шахаа гаргачих واخгүй. Байхгүй гэсэн. Ийм ойлголт байхгүй гэсэн. Яг л худлаа учраас. Харин өнөөдрийн хүртэл тэр өөрийгөө илчилж түүний дагуу амьдрсан хүмүүс байгаа гэдгийг гэрчилж өгсөн байна. Тийм учраас бүгдээрээ итгэлээр барай руугаа алхацгаая гэж. Тэр барайнд ороход хамгийн том төлхөөр нь юу хэлж байгаа нөхөр итгэл гэж хэлсэн байна. Тэгээ тэнд итгэхэд саад болоод байгаа зүйл нь юу гэхээр нүгэл гинэ. Нүгэл. Би дахиад уншиж. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үйл мэт үлэмж их гэрч нартаа тул саяны миний хэлсэн тухай юм ярьж уртлын дээр хэсгийг те бидний иргэн тойронд маш олон гэрч нар байна гинэ. Ийм гэрч нар байгаа учраас нэг өстө бид нар бас уршаа алхах боломж байна гэж. Аливаа саад дотгор ба амархан урагддаг. Ичнэ энэ бол бидний амьдралд ийм төшиг тулгуур болж өгч байна уулна. Гэхдээ энэс нэг чухал зүйл байгаад байна. Хоошо татаад байгаа. Тэр нь тэр нүглийг хоошо тавь гэж хэлсэн байна. Нүглийг хоошо. Тэр бид нар Библийг харах юм бол Эхлэл номноос харуул хүний амьдралд анхны нүгэл орж ирсэн үйл явц байдаг шүү дээ. Эхлэл ном дээр. Тэр нь юу байсан бэхээр Бурханд дуулуургүй байсан шүү. Бурханд дуулуургүй байснаас болоод яасан бэхээр хүний амьдралд нүгэл орж ирсэн. Тэгэхээр Бурханд дуулуургүй байх нь өөрөө нүгэл юм. Зөв. Та тэгж бодож байна уу? Санал нэг байна. Бурханд дуулуургүй байх нь нүгэл. Тэгэхээр энэ нүглийг хоошоо тавих тухай ойлголтыг хэлж байгаа. Бүр тодорхой бас бид нар өмнө үзчихсэн шүү дээ. Нүгэл гэж юу юм бэ? Тэр хүний амьдралд нүгэл орж ирснээр яасан бэхээр Бурхантай харилцаа тасарсан.
Тэгэхээр дуулуургүй байдал нь биднийг бурхантай харилцах харилцаанаас тасалдаг. Хэрвээ бид нар дуулууртай байх юм бол бурхантай харилцаатай байна гэсэн. Тэгвэл яах нь вэ? Уршаа алхахтай байх тун. Явах нь байх тун. Барайнд ойртох нь байх тун. Амен. Нүглийг хажуу тийшээ тавьцгаая. Эхний ойлголт. Тэгвэл бид нар барай руу уршлах болно гэж. Хоёр дахь ойлголт. Төвчээр. Дахиад 12-ыг уншиж. 12-1-ийг. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үйл мэт үлэмж их гэрч нартаа тул аливаа саад дотгор ба амархан өргөцдөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавьсан уралдаанд юу гэсэн бэ? Төвчээртэйгээр гүйя гэсэн үг. Библи бол бид нарыг юу гэж байгаа хэрэг гүйцгээе гэж байгаа юм. Бид нар болохоор юу гэдэг вэ? Алхая гэдэг үг. Заримдаа бид нар яах вэ? Бид нар мөлхиё гэдэг үг. Гэтэ мөлхөж гинэ үгүй юу? Би юундаа ч их тийм гой өгнөд яваад байдаг шүү дээ, тий? Сошиал дээр чинь. Ядаж мөлхөж яхад болно доо гэдэг. Тэгэхээр Библи юу гэсэн бэхээр гүү гэсэн бохгүй бид нар. Яа гэсэн. Тэр барай руу гүүхтэй яах вэ? Төвчээ гэсэн байна. Төвчээр. Тэр бидний төвчгүйгээр уршаа алхах боломж байхгүй гэсэн. Итгэлийн амьдрал дотор барай руу очих боломж байхгүй гэсэн. Барайнд хүрэх боломж байхгүй гэсэн. Замаасаа гээгдэх нь. Марафон гүйл төвчээгүйгээс болоо яасан бэлээ? Яалчгүй энэ дийлэхгүй байгаа юм л да. Ойлгож जैन тэрэг те. Бид нар ч гэсэн итгэлийн амьдрал дээр бид дийлэхгүй болоод барайнаас гарах магадлал те. Уралдаанаас гарах магадлал өндрөө гэсэн үг. Төвчих. Амархан өргөлтөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавьсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе гэж. Тэгэхээр бидний амьдралд өмнөө тавьсан зорилго байгаа. Тэр зорилго юу гэхээр бид нар ер нь бурхантай хамт орших байхгүй. Бурхантай хамт орших. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Тэр энэ Христ итгэл гэдэг бол ерөөсөө энэ шиг багтана. Бурхантай хамт байх. Энийг ойлгохгүйгээр бид нар Христ итгэлээр амьдрна гэдэг боломжгүй. Итгэлээр амьдрна гэдэг. Бурхантай хамт байна гэдэг нь миний амьдрал тэ нүгэл орж ирсэн. Би гэмтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх гэсэн ойлголт тавьчих. Бурхантай хамт байна гэдэг нь би бол сул дорой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг ойлголт явж байгаа хэрэг. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр тэр өмнөө тавьсан зорилгыг олж харах тухай тавьчихна. Барай руу ойртож байхад бидний амьдралд хойшин татдаг нэг зүйл бол төвчээр байна. Тэгвэл бид нар төвчээрийг яаж бий болгох юм бэ? Юу гэж бодож байна та? Сая уулан би хэлсэн шүү дээ. Нөгөө талаас нь хэл. Бид шууд эцсээ харах. Хэрэг бид нар эцсийн байдлаа харж чадах юм бол өнөөдөр төвчиж чадна гэсэн. Эцсийн байдлаа харж чадахгүй бол бидний амьдрал төвчээр алдагдана гэсэн. Бид нар өнөөдөр ирэл Солонгост ирэл ядраал ажил хийгээд байгаа шүү дээ. Нэг өдөр Монгол уцнаа л гэдэг байгаа шүү дээ. Энэ бол тийм үү? Яг эцсийнхаа юмыг харсан юм шиг байна. Нэг дансандаа хэдэн дөрөвтэй болохоор уцнаа л гэдэг юм шиг байна. Ер нь бол. Эсвэл юу гэдэг нь те? Хүүхдээ сургуульд төгсгөр буцнаа. Тэгээд энд төвчээл амьдраад байгаа шүү дээ. Ер нь бол тийм үү? За эсвэл нэг тодорхой нэг бизнестэй болчиход буцнаа. Өөрс нэг юм ирээдүйг бол хараад ах шиг байгаа юм ер нь бол. Тэр итгэлийн хүний амьдралын те бурхнаар дуудагдсан хүний амьдралын эцсийн зорилго бол аврал байхгүй юу? Бурхантай хамт авах. Библийн хэлж байгаа. Тийм учраас бүх цаг үед бид нар төвчих тухай ойлголтыг Библи бидэнд зааж байгаа. Хэрвээ энэ төвчээр байх юм бол бид нар барай руу уршилж байгаа гэсэн үг байна. Амен. Итгэлийн амьдралыг хэдүүлээ маш энгийнээр авч үзэл. Ерөөсөл бид нар те өдөр бүртээ өдөр Бурхны үгийн дагуу амьдрах ш. Тэгээ бид нар нэм гараг бүр те итгэлээ сахих тухай бол. Тэгээ хамтдаа нөхөрлөх тухай ойлголтууд явж байгаа ш. Нэг тийм хэцүү юм ерөөсөө байдгүй ш. Би нэг ухаалтай гүнзгий бодоол тийм юм баг.
Гол нь бидний чих нээлттэй байна уу үгүй гэдэг л. Бидний зүрх нээлттэй байна уу үгүй гэдэг л байгаад байгаа. Тэг хүмүүс юу гэдэг гэж Библи амар хэцүү. Юурээс ойлгохдохгүй. Угаасаа ойлгохдохгүй. Гэтэ энэ яадаг гэж итгэлээр уншдаг ном. Хэрвээ та итгэлээр унших юм бол бүгд бидний чих рүү, бидний зүрх рүү орох болно. Амен. Тэгэхээр таныг итгэлээр Библиэд харилцаасаа гэж ятгах байна гэх юм. Библи нөгөө зүгээр энгийн ном уншдаг тийм ном биш шүү дээ. Бид нар энгийн номыг бол оюун ухаанаар уншаад байгаа шүү дээ. Оюун ухаандаа шингээгээл бодоол тий. Би өөрөө өмнөөс нь одоо юу гэдэг нь тайлбар өгөөл, дүгнэлт гаргаал тий. Гэтэл Библи бол итгэлээр бидний амьдралд дүгнэлтийг өгдөг. Итгэлээр бидний амьдралд ойлгогддог. Тэгэхээр энэ бүх зүйл дотор төвчих тухай ойлголтыг хэлсэн байна. Амен. 3 дахь нэг чухал зүйл. 3 дахь нэг чухал. Өнөөдөр 2 дугаар хэсгээр хэлж гисэн. 12:2 дээр. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгогч Есүс өөд хараагаа харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон загламаг твцсэн бөгөөд Бурхны сэнтий баруун гарт заларсан юмаа гэсэн. Энэ дээр юу хэлсэнгээр бас твчээрийн тухай хэлж гисэн байна. Твчээр. Тэр хамтдаа Ром номын 5 дугаар бүлгээс 5 дугаар хэсгээс би бас нэг чухал зүйлийг танд уншиж 5:4 дээр Тэвчээр нь хатуужлан найдварыг төрүүлдгийг бид мэднэ. Найдвар биднийг гонсоологдоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурхны хайр зүрхэнд минь цутгагдсан байдгаа гэж хэлсэн байна. Тэвчээр минь яадаг гэж байна? Хатуужлыг төрүүлдэг гинэ. Хэрвээ бид нэр итгэлийн амьдрал дотор төвчиж чадахгүй бол хатуучихгүй л гэсэн үг. Нэг л нэлцгай амт яваад байна шүү дээ ер нь бол. Хатуугийн эсрэг нэлцгай байс дээ. Зөв. Тэгээ хатуу байдал чинь ер нь бол хүнд бас те дайчин чанарыг өгдөг гинэ. Ер нь аливаа зүйлийг ялах хүчийг өгдөг гинэ. Ер нь бид нар чинь эцэг эхчүүд бид нар чинь хүүхдээ нэг юм хатуужилтай хүн болгочих гал идэг шүү дээ ер нь тийм үү? Тэгэхээр хатуужлыг бий болгохын тулд Библи юу гэж хэлж байгаа хэрэг төвчээр хэрэгтэй. Хэрвээ та төвчээр дотор байж чадах юм бол бидний амьдралд итгэлийн хатуужил бий болно гэж. Тэгээ энэ хатуужил нь яадаг вэ гэхээр найдварыг төрүүлдэг гэсэн байна хатуу. Найдвар нь яадаг гэж байна? Биднийг гонсоологдгоо гэсэн. Тэгэхээр бидний найдвар бол өмнөө тавьсан зориг байхгүй байх тунар. Бидний найдвар бол ирээдүйд бурхантай хамт байна гэдэг зориг байхгүй байх тунар. Үүн дотор бид бурхнаар өрөөгдөж амьдарч байгаа. Үүний төлөө бурхан бидний амьдралд итгэлийг зөвшөөрсөн юм ах тун. Үүний төлөө бурхан бидний амьдралд итгэлийг юрөөсөн юм. Ивээсэн юм. Өгсөн юм ах тун. Амен. Тэгэхээр 3 дахь нэг чухал ойлголт юу гэхээр тэгвэл бид нар яаж цаашаа алах вэ гэсэн. Бид нар ирээдүгөө харна гэсэн. Тэр энэ 3 дахь ойлголт бидний амьдралд итгэлийн амьдралд бас тус болох байх гэж үзэж байна. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр төгс болгогч Есүс өөд харцгаая гэсэн. Бүх зүйлийг төгс болгосон Есүс рүү харцгаая гэсэн. Түүн рүү хараагаа, түүн рүү итгэлээ, түүн рүү оюун бодлоо чиглүүлцгээе гэсэн санаа авахгүй юу? Юусе бидний хуурах гэдэг юм байхгүй. Харин энэ зүйл бидний амьдралд өрөөл болон ирэх болно ах. Барайнд сайн ороход үнэхээр 100% туслах болно. Тэр өнөөдөр бидний хараа юун дээр байна вэ гэж. Бид яг амьдрал дээр хараагаа хэн дээр тавиад байна вэ гэж. Тэр хүн яг юу харж чадчихээн түүгээрээ хэмждэг гинэ. Бидний амьдралд яг оюун бодол зүрх сэтгэл дотор яг хэнийг харж чадчихээн түүгээрээ амьдралаа хэмждэг.
Харин Библи хэлэхдээ юу гэж байгаа Библи итгэлээр барианд сайн ороорой гэдгийг ятгах байгаа байхгүй. Тэгэхээр энэ ятгалгын том түлхүүр нь юу байсан бэхээр Есүс өд харахаа чиглүүл гэсэн байна. Амен. Эфес номон дээр энэ бидний чуулганд өгөгдсөн өсөлт өөдийн маш том түлхүүр ишлэл шүү дээ. Есүс рүү харцгаая гэж. 4:15 дээр Эфес номын 4:15 дээр инхүү хэлсэн. Би уншиж өгье. Харин хайрын дотор үннийг ярьж тэргүүн болох түн өд Христэд бүх талаараа өсөх болно гэсэн. Ямар том зориг байх вэ? Тэр хараагаа Есүс дээр тавих. Энд дээр харах юм бол Есүс яасан бэ гэхээр загалмаан замыг сонгосон. Загалмаан зам. Есүс загалмаан замыг сонгосноор яаж нэхэр бүх зүйлийг төгс болгож өгсөн баг. Хүндрэлтэнд. Нэгсэндээ бидний итгэлийг даасан гэсэн. Бид итгэлээр уршаа халгах тэр зүйлийг төгс хийж өгсөн баг. Тэр түүний загалмаан зам нь юу байсан бэ гэхээр хүндрэлтэнд төлөө зовоод тэгээд өгөхөд амьлах байсан. Амен. Тэр загалмаан зам бол Бурхны төлөвлөгөө байсан. Тэр Христэд харна гэдэг нь өөрөө бид нар яаж нөхөр загалмаан замын сонголт. Тэр загалмаа дээр юу болсон юм? Загалмаа дээр нэгдүгээр сонголт байсан. Сонголтоор дамжуулан өрөөл байсан. Тэгээ дээр нь загалмаа дээр юу байсан бэ гэхээр зовлон байсан. Тэгээ тэр зовлон дотор яасан бэ гэхээр Есүс твцсэн байхгүй юу? Амен. Тэгэхээр бид зүгээр ингээд те өмнөө тавьсан тэр зорилгыг олж харж чадсан бол түүнд бид нар итгэж чадсан бол итгэлээр бид нар барайнд сайн орё гэж бодож байгаа бол бид твцэх. Тэгээ зогсохгүй Есүсийг харах тухай ойлголт юм байна. Хэрвээ бид нар итгэлээр Есүсийг харж чадах юм бол боломжтой. Тэгээ зовлон гэхээр та нөгөө ингээл бид нар ингээл нэг амар зовдсон шүү дээ тий. Гэл бүр ингээд нэг ясанд тултал ингээд нэг зовлон хүний амьдрал ирдэг шүү дээ. Яг уулын зовлон гэдэг ойлголт тэр л дээ. Гэхдээ Есүсээр харж чадсан зовлон тийм биш байдаг. Баяр хүрээ. Баяр хүрээ. Нэг талаараа зовлон, нөгөө талаараа баяр хүрээ. Яг бид нар ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ та итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс энийг ойлгож байгаа. Тэгээ хэцүү ч гэсэн өнөөдөр энэ газар ирэл яварч ирсэн сууж чаддаг. Нэг мэдгэдэл бүтсэн нэрцэн сууж яана та. Хүний амьдрал сүнслэг өрөөл гэж байна. Амен. Есүс рүү хараагаа чиглүүл. Төгс болгох болно гэж. Тэрээр өмнөө тавьсан баяр баясгалангийн төлөө гутамшигыг тоомсорлно. Загалмааг твцсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм аа гэсэн. Энд яасан бэхээр эзэн Есүс бүр твцснээр одоо Бурхны баруун гартал залраад яаж байгаа вэ? Биднийг өмгөөлж байгаа ш. Хүн төрлөختнийг өмгөөлж байгаа байхгүй. Яаснаас? Твцснээс. Тэр бидний амьдрал ч гэсэн твчээр хэрэгтэй зүйл байвал твццгээ яах вэ? Бурхны хүсэл биелтэл бид нэр твчих хэрэгтэй болно л гэсэн. Заримдаа бид нар ч Бурхны өмнөөс ороо бодоод идэх. Сэтгэл шийдвэр гаргаад тэгэл дараа нь таана байгаа юм гэдэг. Миний амьдралд Бурхны өмнөөс орж бодох олон шалтгаан байсан. Олон ч тохиолдол байгаа. Унж усаал явж байгаа. Гэхдээ эцэг хүртэл твчих ёстой юм байна гэдгийг маш ихээр ойлгосон. Итгэлийн амьдрал дотор явж байгаа. Твчээр бүх зүйл минийхэр болох албагүй. Харин Бурхныхаар болох ёстой ш. Тэр цагт бидний амьдрал ерөөл төгсөөр ирэх болно. Тэгэхээр гурав дахь зүйл нь юу гэсэн бэлээ? Твчээр дотор Есүсийг харах юм аа. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгогч Есүс өөд харцгаая. Итгэлийг эхлүүлэгч гэдэг нь энэ юу хэлж яана гэхээр ер нь Библийн эхлэлээс ахуулаад хүн төрлөختний эхлэлээс ахуулаад ирээдүйн тухай ойлголтыг хэлж өгч байгаа шүү. Яагаад Есүсийн тухай ярихдаа тэр итгэлийг эхлүүлсэн гэж хэлж байгаа.
Есүс хүн төрлөختөнд ирснээр бидний амьдралд итгэлийн өрөөл ирсэн гэдгийг бид нар хүлээж авах хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй болж байгаа гэсэн. Хэрвээ Есүс Христ хүн төрлөختөнд ирээгүй байсан бол ийм ойлголт байхгүй гэсэн үг. Бүх зүйл оюун ухаанаар явж байгаа. Тэгээ оюун ухаанаар юм бити бодоорой гэж юусаа хэлээгүй шүү дээ. Юуны төрөнд итгэл түүгээр дамжуулан бидний амьдралд мэрэгэн ухаан байх болно гэдгийг Библи зааж байгаа шүү. Тэгэхээр бид нар итгэхээс өмнө оюун ухаанаар бодчиход байдаг гэсэн үг байхгүй. Тэр нь л асуудал үүсэт. Харин итгээд бодож чадах юм бол тэр нь ерөөл байх болно ах トゥ. Төгс ерөөл. Бүрэн гүйцэд ерөөл байх болно. Тэхийн тулд бид нар яах ёстой гэхээр Иесус рүү хараагаа чиглүүлэх ёстой юм байна ах トゥ. Өнөөдөр бидний хараа яг хэн дээр байна вэ? Юун дээр байна вэ гэдгийг бодож үзцгээе ах トゥ. Хэрвээ таны хараа Иесус Христ дээр байгаа бол амен. Та төвчээртэйгээр уршаа алхасаар байгаа. Жохон халаацсан байгаа бол та эргүүлээрэй. Яан гэлээ нүглийг хойш нь тавьсан баг. Нүгэл өөрөө явцнаа гээг. Бид нэр эргүүлдэг. Бид нар бас чиглүүлдэг. Бурхан бидэнд энэ өрөөлийг өгсөн байхгүй юу? Түнс бид нэг зүгээр ингэ байж гэсэн ойлголт биш үү? Ихэд төвчээртэйгээр уршилцгаая. Иесус руу хараагаа чиглүүлээд уршилцгаая. Ягдвал бидний эднэр найдварын бурхан юм аа. 3 дээр өөрийнх нь эсрэг зогссон нүгэлтнүүдийн эсэргүүцлийг твцсэн. Түүнийг санагтун. Тэгвэл та нар сэтгэлээр унахгүй. Тэнхээгээч барахгүй. Иесус Христ маш их эсэргүүцэл донд амьдэрсэн шүү дээ энэ дэлхийд. Тэр үнэн байсан шүү. Тэр утгаа хэлэхдээ Библи юу хэлж байгаа гэхээр түүнээс буруу олсонгүй гэсэн. Уул буруутгах гэж оролцсон байхгүй. Ямар нэг юм шалтгаан гаргаж ирээ те юм зохиож мохоогоод ингээд гисэн чинь буруу олдоогүй. Тэгээ буруу олдоогүй бол бүгд түүний тал зогсох хэрэгтэй юм шүү. Гэхдээ тгийг Есүс эсэргүүцэлтэд тулгарсан. Тэгээ тэрийг яасан гэж твцсэн гэж. Тийм учраас ах トゥ нараа та түүн рүү хар. Тэгвэл та ч гэсэн гонсоохгүй байх болно гэсэн. Амен. Энд дээрээ тийж хэлсэн биз дээ. Өөрийг нь эсэргүүцсэн нүгэлтнүүдийн эсэргүүцлийг твцсэн. Түүнийг яасан бэ? Санахтун гэсэн. Тэгвэл та нар сэтгэлээр унахгүй. Тэнхээгээч барахгүй гэж хэлсэн. Тэнхээ мэхээгээ бараад хэрэггүй юм биш байх тань. Амен. Энд ингээд нэг юм зовоол хийдэг зүйл ерөөсөө биш байгаа даа. Харин ерөөл дотор хийгддэг зүйл байна ах. Тэр ерөөлийнх нь түлхүүр нь юу нөхөр Христ рүү хараагаа чиглүүлэх. Амен. Өдөр хамтдаа залбирцгаая. Яг энэ 3 зүйлийг хамтдаа сэтгэлдээ тээ яах вэ? Нэгдүгээрт нь нүглийг хойшоо тавих. Хойшоо тавина шүү бах тань. Түүнээс өөрөө явчаараа гэж зогсоод байгаа юм биш. Хойшоо тавьцгаа. Тэгээ уршлаа. Тэгээд дараа нь яаж нөхөр твчин. Тэгээд дараа нь яаж нөхөр Христ рүү хараагаад чиглүүлнэ. Хэрвээ тийм байх юм бол итгэлийн амьдрал маань барайнд амжилттай орох юм байна ах. Бидний амьдрал бидний итгэлийн амьдралын барай хизээ бид нар тодорхойлно гэж энэ дэлхийгээс яв. Тэр бид нар энэ дэлхийг орхих хүртлээр бид нар энэ зүйлийг тээж амьдрах юм бол бид нар нөгөө 42 км амжилттай тусахна гэсэн. Амен ах トゥ нараа. Хамтдаа залбир. Хайсруу хандан залбир. Харин та өөрийн хүмүүсийн дотор ажиллаач. Халелуя. Эзэмнээ бид ирээдүйдээ итгэхэд туслаач.
Эзэн минь та бидний амьдралд үннийг нээж өгсөн учраас тань талархъя эзэн. Эзэн бид үнэхээр итгэл дотроо сайн байранд ороход нүглийг хажуудаш нь тавьж төвчж харин эзэн тань руу хараагаа чиглүүлсэн. Тэр л итгэлийн хүмүүс байхад та өөрийн чуулганы хүн нэг бүрийг өрөөж өгөөч эзэн. Эзэн өндөр бүр аливаа муу зүйлүүдээс салахыг ирмэлзэж байгаа. Тэр л хүсэл ирмэлзэл дээр та ажиллаач эзэн. Их эзэн минь амьдралынхаа утга учирыг хайж яваа. Тэр л нэгний амьдралд та илчлэгдэж эзэн. Эзэн минь итгэлээс ахахаар тэмүүлж байгаа. Зорж байгаа. Тэр л хүмүүсийн дээр та өрөөл. Ариун сүнсээ та илчлэлтэй. Одоо байгаагаас 30 100 дахинаар өрөөгөөч гэж танаас гуйж байна эзэн. Хизээ та бидний амьдралыг өрөөх болтугай. Бид үнэхээр баяр хүртэх, уршаа алхахад туслаарай. Эзэн минь бүх зүйлийг танд даатахыг ариун сүнсээ та хөтлөн дагуулах болтугай. Эзэн Есүсийн нэрээр даатхан залбирч байна.